Манлайбаатар дамжин сүрэн билүү баргын дамжин сүрэнгээр одоо бас тусгайлан бас судалгаа хийсэн гэж сонсч байсан. Тэгэхээр кинон дээр бол Манлайбаатар дамжин сүрэн гэж одоо шоронд одоо босоогоороо өгч байгаа байдлаар гаргадаг шүү дээ. Тэгэхээр яг тэгж өнгөрсөн юм уу гүм үү гэдэг дээр та юу гэж бодож байна? За яг хөө тэр бол бас үндэсгүй юм биш. За. Би бас одоо энэ бас үний юм уу хотлоо юм уу гэдэг одоо янз бүрийн юм нэлийн үзэж судалж хайсан. Тэгтээ бол мэдээж бол архивын баримт бол байхгүй. Тэгээд тэр шорон цуг тэр үед нь шорон цуг оргиж ирсэн хүмүүсийн дараагийн дурсамж. Тэр үед чинь цуг оргиж ирсэн хүмүүс байгаа ш Татанбаатар мөхсөрч бас эхлээл тэр чинь нэлээ олон хүнийг эх орончдыг барьж хорсон ш. Тэр хүмүүсийн дурсамж мэдээл тэгээд эднэрээс их үндэстэй мэдээл энтрээс хэлэхэд бол зүгээр ямар ч байсан биеийн их муудсан. Шоронд олон хоног хүнд нөхцөлд хоригдсон биеийн их муудсан. Амьсгал ураахын өмнө ер нь бол биеийн хаттуудын дэргэд хэвтэйгээр өгөхгүй. Босоогоор өхөн. Ямар ч байсан би хэвтэйгээр өгөхгүй надад тусал гээд хажуудаа байсан хүнээр туслуулаад ханаалаад босоод суугаад ингэж ийсэн гэдэг нь бол тодорхой байгаа. Тэгэхээр энэ бол тийм үндэстгүй зүйл биш. Энэ бол одоо бас манай өвөг дээдс бол цусгаар тогтнолынхоо төлөө ингэж зориг баатарлаг тэмцэжсэн юм гайхамшигтай улсууд гэдгийг бол энэ тийм учраас энэ босоогоороо өгсөн гэдэг бол бас түүхэн үндэстэй тийм удлаа юм биш. Манлайбаатар дамжсан бол эцсийн амьсгалаа хүртэл цусгаар тогтнолынхоо төлөө зориулсан ийм гайхамшигтай эх оронд цэргийн жанжин байжээ гэдгийг л харуулж байгаа юм мэдээ.